Мөн одоо бүхсэн хөгжлөөр мөн бүхний бүрэн зүйтэй ялангуяа махны үйлдвэрүүдийг түүний үйлдвэрүүдийг бүхсэн хөгжлөөр онцлогдсон төсөвийн төвөөр бий болоо. Гаднаас авдраа зүйсэн зүг махны үйлдвэрүүдийг ааны орносод махтай өөрсдийн басаалыг нөхөрлөг дэмжих хэлбэрээр бид одоо яаж хөрөнгөний засварлах тухай уулзах гэдэг. Энэ цаашин засварлах тухай уулзах гэдэг юм яг. Өөрөөр хэлбэл энэ одоо махны басаалыг нөхөрлөг ийм засвар нэгдэх магадгүй эсэнхийсэн тэрийг үйлдвэрлэлд орсон энэ бодлогын төлөв. Тэгвэл бид энэ хөдөлгөөний яам, сангийн яам ажиллаж байгаа гэсэн бодлогоос бидний бүгдийн цэрэгдэлээс авах хоёрын сая амжилттай үйлчлэж байгаа. Уусгахтаа энэ хөдөлгөөний тухай махны үйлдвэрлэлд дэмжих төслүүдэд аяыг махтайхаа засварыг нөхөрлөг дэмжих хэлбэрээр өгнө гэж ингэж одоо авч үздэг. Энэ бол том хэмжээний 21 аймагт энэ бодлого. Энэ дэхтэй засварын гармаар явж байгаа хувийн хөрөнгө оруулалттай, хувийн хэсгийн үйл ажиллагаатай, зохион байгуулалтын хувьд, дахиад төлөвлөлийн хувьд, бодлогын хувьд уягдсан ийм одоо харилцаагаар махтай эдийн засгийн харилцаанд орох, засварын харилцаанд орох, махтай сургах, махны мөнгөсөн гэдэг нададтай одоо мөнгөний салбар болгож байгаа ийм шаардлага байна. Тэрнийг бид нэгэн төрлийн эдийн засгийн одоо нададтай хэлж байгаа нь төрийн хэмжээний гэж байна. Продукшн батхоёр энэ таваасны батуу учир шинэ баяр батхоёр эрдэнэ бүрдэн нарын гэсэн батуурын тэргүүлэг австрал бүрхчэн түрүү гаргийн үдээс өргөн байна. Ерөнхий сайдтай итгэл итгэжсэх тусгай заасан бичиг хариуд бичиг хэрэгээр дамжуулан өгсөн улсын хөдөлгөөний дарга мэдээлэл тангийн газрын ярим бичгийн дарга магнитурын уг бичгийг хүлээг авах хэлбэрийг үүсгэсэн. Тиймээс улсын хөдөлгөөний тангийн газрын ярим бичгийн дарга магнитурын уг асуудлыг тодорхойлоход засгийн газрын тэргүүлэг танхимаар биш ганцаараа австрал бичиг өргөн барих боломжгүй. Мөн улсын хурлын гишүүдийн дөрвөлнээс дээш гишүүд засгийн газрыг австрал бичиг өргөн барих хэрэгтэй. Энэ саналыг улсын хурлаар хэлэх боломжгүй гэсэн хариултыг зөвшөөрсөн өгсөн. Монголын 7 хоног цаана бичгээр бичсэн. Одоогоос 66 жилийн өмнө 10 сарын 20-нд Монгол улс баяр бүхнийхээ санал асуулга явуулж Монгол улс тусгаар татсан бүрэн эрхт улс мөн болсон баталсан. Тусгаар татсан баталгаад улсын бүхнийхээ санал асуулгын дүнгээр монголчууд 98.4% саналж бүгд тусгаар татсан төлөө даруйсан баталсан. Энэ түүхэн өдрийг тохиолдсон Монгол ардын намыг үүсгэн байгуулагч төрний зөвхөн маш их зөвшөөрсөн шилжсэн суурин дээр засаглалт өнгөрсөн багт болсон. Марксийн хичээл 1946 онд уран баялаг Чоймод орчнаас хойш 65 жилийн дараа энэ хүсрийг засаглаж байгаа юм. Бидний тусгаар татсан баталгаажуулсан нүдэр тусгаар татсан баримт уран техникийн нэг болсон ба. Мэдээж хурдан амтлах Монголын 7 хоног тань хүрээд байна. Эсвэж хөтсөн сэрийн дамсан гастан найруулагч Амсрынгийн шинэ